Би төрөлхийн хараагүй. Бэлгийн замын өвчин авсан. Энэ тухай хэнд хэлхээ хаана ямар газар хандхаа мэдэхгүй их шаналсан. Арай гэж найздаа ойлгуулад эмнэлэгт очиж үзүүлэхээр болсон. Эмч миний өдөөс өөрийгөө яа гэж иж хинтээ хаана яаж ийм балиар өвчин чирээд ирж байгаа гэд нэг бүрчлэн надаас асуусан. Тэр нь надад амар эвгүй байсан л та. Тэгээд би дахиж эмнэлэг ороогүй. Зарим эмч нарт хандаж хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч гэсэндээ хүн хайрлуулах, дурлах, өвдөх, эмчлүүлэх хэрэгтэй гэдгийг би маш сайн ойлгоолмаар санагдсан. За миний охин оюуны бэрхшээлтэй 21 настай. Надаас салахгүйгээр одоо гэрээ ажил хийгээд л явж идэг. Тэгээ 16 нас хүрэнгуут нь багийн эмч одоо жирэмснээс хамгаалах тариа хэлэх шаардлагатай гэж битэрт хэлсэн. Тэгээ битээр эсэргүүцсэн боловч одоо та хоёрыг группээс хаснаа гэж хэлсэн учраас битээр яах ч аргагүй одоо ингээ 3 сар тутам энэ тариа ингээ хийлгээ явчих. Тэгээ миний охин хүнтэй унтаж үзээгүй энэ тариа одоо эрүүл мэндэд нь хэрхэн яаж нөлөөлдөг вэ гэж санаа зов суудаг. Битээрт одоо яалтчгүй тэр халамжийн эдэн дүүрэг нь хэрэгтэй байгаа учраас л аргагүй байдалд орчоод ингээ явчих. Аав ээж гадагшаа гарахаар болоод намайг хамаатны нэг ахт харуулсан. Тэр ах намайг хүчинцсэн. Гэхдээ үргэлж аав ээжийг зоддог болохоор би энэ тухай хэлээгүй л дээ. Энэ талаар холбогдох байгууллагад юусаа хандаагүй юм. Би хинт хэлэх юм? Чи ийм дахир дутуу ээж. Чи өөрөө ингэчиж болдгоо юм уу, тэгчиж болдгоо юм уу гэд намайг буруудахдаг. Тэгээ хүмүүс үргэлж яагаад ийм болсон, яасан ийсэн гэд надаас шалгаагаад хахаар надад үнэхээр хэцүү санагддаг л та. Үгүй минь дүү, чамайг чиний эрх ашгийг хамгаалдаг олон хууль зүйн заалтууд, олон байгууллагууд байдаг. Одоо энэ бүхнийг хараад айдас дүрэн чимээг өнгөрөх цаг хугацаа айл хэдийнэ ард хоцорсон. Хөгжлийн бэрхшээлтэй байхаас үл хамааран хүмүүр тэгш хэрэгтэй. Хүмүүр тэгш байх боломжийг төр болон түүний холбогдох байгууллагууд бүрдүүлдэг. Хайр дүүрэн амьдрал надаас бас танаас ихтэй. Амьддаан бие биенээ хайрлая. Танд ямар нэгэн зөвлөгөө тусламж хэрэгтэй бол доор хуудасаар холбогдоорой.